Газрын луур хүн зодсон чанаргүй барилга барьсан гих бүхэл үйлдэлийн ард нэр дүр нь байнга дагаж явдаг эрхмүүдийн нэг бол яа харахгүй Жигүүр гараандын Баттүр. 2 хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэд Жигүүр гараандын хамгаалагчид айлын гэр хүчээр буулгаж хүч хэрэглэж байна гэсэн мэдээллийн дагуу манай сэтгүүлч болсон явдлыг газар дээрсэн сурвалжлан үзэгч та бүхэнд хүргэж байсныг санаж байгаа биз. Тэгвэл бидэнд мэдээлэл өгч биднийг алж хядах гээд байна гэсэн нөхдүүд гинт ганц өдрийн дотор айшааг нь өөрчлөгдөж Жигүүр гараанд компани биш гэж хэвлэлээр захиалгат мэдээлэл цацаг боллоо. Их сурвалжийн мэдээлж байгаагаар гэр орноо нураалгасан 5 иргэн Жигүүр гараанд болон төгс зам компаниудад тохиролцсон байж болзошгүй гэдгийг хэлж байгаа юм. Энэ мэдээллийг цацагдсан өдрөөс хойш төгс зам компани захирал болон хэд хэдэн хүн эдгээр иргэдээ ирж уулзсан гэдгийг ойр хавийн орсон суугчид хэлж байна. Төгс замын үнэл тэр дарга нэрж уулзсан баг. Яг энэ газрыг чимсэж байгаа. Ингээд тэр нэг залуу ирэл явуулсан. Түүнчлэн орсон суугчид бидэнд болсон явдлыг нэг бүрчлэн хэлж тухайн үед байсан хамгаалагчид тусгааслааны ажилчиг хар маасыг зүүсэн байдалтай байсан гэдгийг хэлсэн. Нөгөөдөөгөр бид Жигүүр гараандын хамгаалагчид гэж том дуурж чэжээ дэлдсэнийг ч орсон суугчид гэрчилж байна. Жигүүр гараанд тэгээ төгс зам компаниас явж байгаамаа. Тэр газраа ичимсч бидний газар дээр буцсан. Харин биднийг очоод нөгөө гэр орноо нураалгаж би иргэднээ гэмтэл авлаа гэд байсан иргэдийн нэгэнч байгаагүй юм. Орсон суугчдаас эдгээр иргэд хайцныг асуухад хот орж ажил хөөцөлтөн гэд харсан гэдгийг хэлсэн. Түүнчлэн бид эдгээр иргэдтэй уцаар холбогдож мэдээлэл авах гэсэн боловч уцаа авахгүй авсан нэг нь бидэнд буруу байхгүй гэд ичигч үгүй хэлж байсан юм а. Тиймээс бид эдгээр иргэд анх бидэнд мэдээлэл өгтөө хэрхэн юу гэж ярьж байсныг үзэгч та бүхэнд одоо хүргье. Жигүүр гараандын хамгаалагч нар бол хүн зоддог, нүддэг, тэр байтхай тэр хамтлагийн дуучт муучтыг усан живүүлж алах шахлаа махлаа энэ төргээд мөн өчтөрийн сонин дээр ч хүртэл Баттүр захирал нь хоёр хамгаалагчаараа бариулж одоо эмэгтэй хүн зодоод гимтээч гэсэн мэдээлэл хүртэл сонин хэвлэлээр бичигдсэн байсан. Тэгээд эдний Жигүүр Баттүрийн энэ хоёр хамгаалагч нь тэнд байгааг ботход энэ бол тэдний хамгаалтын халбар нь бол За тэгэхээр 8 дугаар сарын 3-ны өглөө манай телевизийн мэдээний албанд нэгэн шуурхай мэдээлэл ирсэн байгаа. За энэ ямар мэдээлэл байсан гэхээр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо буюу бэлгийн тоосхны үйлдвэрийн ард талд за Жигүүр гараанд компанийн 5 айлын газрыг хүчээр авлаа гэдэг мэдээллийг яг одоо үзэгч та бүхний харж байгаа гэрээ нураалгуулсан энэ айлын хүмүүсээс бидэнд мэдээллийг өгсөн. За тэр даруйд нь манай сэтгүүлч ирж мэдээллийг бэлтгэсэн байгаа. За мэдээллийг бэлтгэхдээ бол ямар нэгэн талыг баримтлаагүй. За яг болсон борцоосыг энд байсан иргэдээс авч мэдээллийг үзэгч та бүхэндээ хүргэсэн. За тэгвэл өчигдөр Жигүүр гараанд компанийн зүгээс за бусад хэвлэл мэдээллийн хэрэгслэр төлбөртэй мэдээллүүдийг цацаж эхэлсэн байна. За тэр ямар мэдээллүүд цацагдсан бэ гэхээр МБС телевиз бол мэдээллийг бодитоогоор хүргээгүй худлаа сенсац хийхин тулд ийм мэдээллийг хүргэлээ. МБС телевизээс 1 тэрбум төгрөгийг нэхэмжилж байна. Шүүхэг цагдаагийн байгууллагаар нэхэмжилж байна гэсэн зүйлүүд тиймэрхүү зүйлтэй мэдээллүүдийг за бусад хэвлэл мэдээллийг хэрэгслэр төлбөртүүлж явуулсан байгаа. Тэгэд одоо үзэгч та бүхэнд анх биднэрт мэдээлэл өгж исэн тэр иргэд рүү за тэр хүмүүс рүү уцаар холбогдож үзье. За тэгээд уцаар холбогдоход тэр хүмүүс ямар хөө мэдээллийг өгөх нь вэ гэдгийг цөмөрөө сонсцгоё. За тэгээд бид нар бас энэ ойр хавьд байсан хүмүүсээс бас тодорхой хэмжээний мэдээллийг бас авсан байгаа. За энэ ойр хавьд байсан хүмүүс бол за тодорхой мэдээллүүдийг өгсөн. За энэ 2-3 хоногийн хугацаанд ч гэсэн бас янз янзын хүмүүс эдгээр хүмүүстэй ирж уулзсан гэдэг иймэрхүү зүйлүүдийг бас хэлж байгаамаа. Тэгэхээр бид нар бол ямар нэгэн байдлаар мэдээллийг нэг тал руу гуйвуулж за ямар нэгэн компани одоо нэр хүндэд халдах юм явуулаагүй гэдгийг бас албан ёсоор хэлхэн зүйтэй байна. За тэгээд энд ирснээс хойш бол би одоо энэ хүмүүс рүү удаадраа уцаар залгаж байгаа. Гэвч бидний уцыг харамсалтай нь ерөөсөө авахгүй. Ямар ч үсэн эдгээр иргэд орон гэрээ хураагаад алга болсон байлаа. Түүнчлэн ухаан санаа нь эрүүл хүн бол хэлсэн ярьснаа санаж баймаар л юм. Түүнчлэн Жигүүр гараанд компани яриад байгаа шиг бид хэн нэгэн хүний захиалгаар бодит ус мэдээл цацаагүй гэдгийг үзэгч та бүхэн энэ мэдээлэлээс олж харсан бизээ. Түүнчлэн өчигдөр бүх хэвлэл мэдээллийг хэрэгслээр төлбөр төлөн гаргасан мэдээлэл дашаа мэдээлэл гэдгийг энд хэлхэн зүг баах МБС Сумья Озер.